Шинээр харилцагын мэдээлэл нэмэхдээ хөнгөн хөрөнгө модулын бусад дотор харилцагын мэдээлэл гэсэн цонхыг дуудана. Ингэснээр дараах цонх гарч ирэх бөгөөд код хэсэг дарснаар тухайн байгууллагад бүртгэлтэй харилцагууд гарч ирнэ. Жишээ болгож хас банкны төгрөгийн харилцах нээж харуулъя. Кодыг өгөхдөө бүртгэгдсэн харилцагуудын кодтой давхцахгүйгээр үргэлжлүүлэн үүсгэж өгнө. Ингэхдээ цонхны баруун доод буланд байрлах нэмэх товчийг дарж кодоо оруулна. Нэр хэсгээр тухайн харилцагынхаа нэрийг оруулж өгнө. Банк хэсэг дээр тухайн харилцагын банкны нэрийг оруулж өгнө. Дансан дээр харилцагын дансны дугаарыг оруулж өгнө. Банкнд харилцах данс хэсэг дээр тухайн банкнаас өгсөн дансны дугаарыг оруулж өгнө. Хариалагдах бүлэг дээр тухайн банкны хариалагдах бүлгийг сонгож өгнө. Доорх хэсгийг бүүлснөөр хөнгөн хөрөнгийн харилцагын тайлан болон баримтууд дээр тухайн бүгэлсэн мэдээллүүд гарч ирдэг. Байгууллагын регистрийн дугаар дээр регистрээ оруулна. Нэр дээр компанийнхаа нэрийг бичнэ. Холбогдох албан тушаалнуудын нэрийг оруулснаар эхний үлдэгдэл хэрвээ байгаа бол эхний үлдэгдэл хавц руу шилжинэ. Харилцагын үлдэгдэл дээр үлдэгдэл орсон хэсгийг шалгана. Ерөнхий мэдээлэл хэсэг рүү шилжин оруулсан мэдээллээ нэгтэл шалгасны дараа хадгалах товч дарснаар тухайн харилцагын мэдээлэл амжилттай хадгалагдах юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.